Тэр цагийг бодохоор одоо ч нүднээс нулимс гардгийг. Тагнуулж бэлгүүн гэрэл. Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө ам биеийн үл хайрлан залуу халуун насаан зориулсан тагнуулч бэлгүүн гэрэл 1919 онд Өвөр Монголын Жирмийн чуулганы засагт бангийн хошууны нутагт төржээ. Тэрээр өөрийн амьдрал тусгай үр гүйцэтгэж явсан үеийнхэн тухай дурсан өгүүлэхтэй. 13 нас хүртлээр аав ээжийнхэн дэргэд өсөөд хошууны төв бангийн сүмийн баг сургуульд орсон. Бага нас минь ингэж л өнгөрсөн дөө. Дараа нь одоогийн Өвөр Монголын Хянган аймгийн Улаан хотод суралцсан да. Намайг сургуульд байхад Япончууд таяг сугдсан яв. Түүнийгээ боловсон таяг гин. Таягийн дотроос нь гинт сэлэм гараад ирэхийг хараад бид зүгтэн. Сургуульд орсон хойно 7 хоногийн бүтэн сайн өдөр бангийн сүмийн хойно том тавцсан дээр нэгэн Япон гарч ирээд Японы 4 хүүхдээ сүл дууг цагаан хоолоогоор хашгираад л заа. Заасан дууг нь сургуулийн хүүхдүүд албан хаагчид дагаж дуулна. Анхны сурсан зүйл маань тэр байж. Өглөө гимнастик хийхдээ дорн зүг рүү харж ёсол гэж үүргэтнэ. Албан хүчээр өгсөн үүргийг нь биелүүлнэ. Бангийн сүмийн бүрэн бус дунд сургуульд сураад Хянганы дээд сургуульд орох боллоо. Тэр сургууль Японы эзэн хааны зурагт мөргсөн хүнийг авна. Түүнийг Тэнгэрлэг эзэн хаан гэж нэрлээд боловсралтай боловсралгүй хамаагүй сургуультай оруулдаг боллоо. Би тэр сургуульд ороод жил болоод л хайсан. Тэгсэн намайг дуудаж авчираад формын хувцаанд тайлж аваад дотуур өмд оймстой сургуулийн хашаанаас хөөж гаргасан юм. 1940 оны хавар цагаан сарын өмнөх нь телефон засдаг Япон хүнтэй хэрэлдээд толгоор нь чулуу шидэж гэмтээгээ зүгтсэн. Хэдэн сар тэнэд имээдэ золгоёгээд гэртээ дөхөж ирсэн миний таньдаг хүн таарлцсан. Гэтэл тэр хүн хизээний цагдаад ховлоод айл дунтаж байхад баригдсан да. Ингээд гуйж байж имээдэн золгоод Шилан хотын цагдаагийн газар очлоо. Хөл гарт минь гав хийгээд төмөр замаас тусгай автобус шиг юмар Япон Өвөр Монгол офицерын хамт бангийн сүмийн цагдаагийн газар хүргэсэн. Цагдаагийн газар их наран хүний эрхчлөөнд халтсан гээд мөрдөн байцаалтын камерт орууллаа. Өвөр Монголын төмрөө гэдэг хүн чи ямар хэрэг хийсэн бэ гэж байна? Бэж хэлсэн. Тэгсэн төмрөө чиний хэрэгээс болж цагаан сарын өмнөхөн бангийн хошуунд бөөн хэрэг мандаж айл болгоноор нэгжлэг хийсэн гэв. Би чи ямар хэрэг хийсэн юм гэсэн төмрөө би халах голын байлдааны үеэр тогооч хийж байгаад Монголын талд баригдсан юм. Гэтэл цэргийн 3 дугаар газраас надад даалгавар өгч би нэг хүн авчирсан. Сүрэн жав гэдэг хүн байгаа. Зам мэдэхгүйгээс хэл даваад баригдсан. Хэлийн арианд хэд хоног байцаагцсан. Одоо нөгөө өрөөнд сүрэн жав байгаа. Ламын хошуунд амьдардаг хүн гэж ярьсан. Гэтэл нэг шин мөрөйтэй тоглоом хар тамхи хэргэлдэг 10-аад хүнийг цагдаа нар чирээд ирсэн. Хоригдлууд хорьсон нэг том нэг жижиг өрөө байсан юм. Намайг наашаа гараад ир гэж жижиг өрөөнд оруулж нөгөө 10 хэдэн хүнийг томд нь орууллаа. Би заасан өрөөнд ортол Монгол дээлтэй нэг хүн байна. Би чи хаанаас яваам гэсэнд би халахаас ирсэ. Япон хүний эрхчлөөнд халтсан гэж бужигнуулаад байсан хүн нь та юм уу? Та япончуудад дургүй хүн байна. Чойволсон гэнэл цэрэг бол манай удирдагч маршал Чойволсон гэж хүн байгаа. Би Хэлийн арианд хэдэн жил асуугдж байгаад энд ирсэн. Цэргийн яамны 3 дугаар газрын ажилтан. Манай дарга Цэсэн жав гэж хүн байгаа. Чи одоо манай нутагт оч. Гэр орон чинь цэргийн хороонд байдгийн байна. Манай улсын эсрэг япончууд ямар бэлтгэл хийж байна? Үүнийг сайн мэдээд яваад оч. Чамайг сайхан хүлээж авна гэсэн. Маргааш нэг Япон хурандаа намайг чи дээрэмчин Япон хүний эрхчлөөнд халтсан гэж ирээд л учиргүй загнасан. Гэтэл нэг өдөр чи согтуу байсан уу гэлээ. Би ч тийм ээ би согтуу байсан. Тэр үедээ Япон хүн рүү чулуу шидснээ мэдээгүй гэлээ. Ингээд 3 жил ял сонслоо. Ял сонсоод удаагүй байтал 20 ангийн дарга Япон хошууч чи арын хашаанд ороод ногооны зэрлэг ав гэдэг юм байна. Би гартаа гавтаа хашаа руу орсон. За чи битгий давж заалдаарай. Хэрв тойргийн шүүхэд очих юм бол дарга нар нь бүгд Япон хүн байгаа. Чамд Япон хүний эрхчлөөнд халтсан гээд 10 жилийн ял төлөвлөсөн байна лээ.
Тэгэхэр болохгүй. Удахгүй Манжгоо улсын эзэн хаан Японд айлчлаад анхны эзэн хааныг залсны 2500 жилийн ойгоор өршөөл үзүүлэх гэж байна. Чиний 6 сар хасагдана. 2 жил үлдэнэ гэсэн юм. Би ч тэр үед дав заалдна гэдгийг огт мэдэхгүй байсан. Чили хотын чанга дэглэмтэй хорих лагерт хүргэгдсэн. Тэнд 2 жил 6 сар шоронгийн ус дамжилсаар 1942 оны 8 дугаар сард суллагдаад Монголдон оргож ирсэн. Амьдралын ээдрét давааг давсаар эх орныхон төлөө зүтгэх хувь заяатай холбогдсон доо. Эхний удаагийн даалгавраар Баян цагааны отрядаар бид хил давсан. Бартаатай биш цагаан газар болохоор тэр чиглэлээр орсон хүмүүс баригдаж байсан. Би тэр талаас хил давах дургүй байсан. Орой нар шингэж байхад отрядын дарга хурандаа гомбгой бидэнтэй уулзсан. Яамны 2 хүн хамт явж байсан. Ингээд нар шингэж байхад бидний хилийн зүг талын отрядын хилийн шугамны жижигхэн толгоон дээр хэдэн модны дэрэгдүр хил гаргасан. 9 сар байсан болохоор Балдан самбуу цагаан бид гурав хил даваад шүнжэнгөө явсан. Японы цэргийн анги соёолжийн бугад ууланд байдгийг би мэддэг байсан. Одоо манайхны харуул дундуур нь хуваасан байгаа. Баруун талд ямар ч ой мод байхгүй. Цагаан газар. Өглөө нар мандахад цэлийсэн цагаан хөндийгээр ороход тэр хол 2 морьтой хүн явж байсан. Би нөгөө хоёртоо за энэ ч муу шүү. Одоо бид зүүн тийшээ Бартаатай төмөр замын шугам бараадна. Энэ баруун талаар юу ч байхгүй гээд зүүн тийшээ эргээд жалахтай хүндийд морион уяад жаахан амраад харанхуй боломогц зүүн тийш явсан. 5 жалганы уулзурт байсан Японы дивизийн дэрэгдүр төмөр зангуун торон дундуур явсаар туурын голын хөндийд очсон. Бургасанд өглөө цай чанаад шөнөн дахиад мордоод маргааш нь даалгавар гүйцэтгэх Солонготоос 20 км-ийн зайтай туурын голын баруун талын модон дундуур орж Ердийн хөсгийн замаар гарч баруун тийш эргэсэн. Голын баруун талд жаахан амран олмоо чангалан байтал гармаар хүмүүс гарч яваа морины төвөргөнд дуулдлаа. Энэ юу гараад ирв гэсэн Японы 2 цагдаа гараад ирлээ. Бидний харангуйтаа твдсэн бололтой баруун талаар 9-8 метрийн зайтай зөвхөн замаа хараад л давхиад олгуулсан. Араас нь хараад байсан туурын голын хөндийн баруун талаар харагдаж байсан шавар байшинчлуу давхилаа. Бид Манжгоо улсын цагдаагийн хувцастай Япон винтов үүрсэн 70 гар буутай байсан. Тэр 2 Япон бол анх хил давхад харагдаж байсан 2 морьтой хүн. Бидний мөрөөр хөөсөн бололтой юм билээ. Тиймээс ч харааваад нөгөө хоёртоо за бид гурав замаа бууруулалгүй болохгүй. Энэ 2 цагдаа тэр айлын урдах уулан дээрээс биднийг хаашаа явах нь вэ гэж харна. Одоо шууд Солон хот руу орж болохгүй гэсэн. Ингээд бид гурав Солон хотоос баруун тийш 10 км-ийн газар даваа даван явсан. Нар шингэх болоогүй байхад давааны урд гарan зүүн тийш иргэн Солон хотын Галтэрэгний буудлын жижиг толгой дээр гарч даалгавраа гүйцэтгэн харах юмаа хараад бутсан. Тэр үед Солон хотод цэргийн том хуаран байна гэж хүмүүс ойлгож байсан. Би тэр үед Солонд хуаран байхгүй. Халуун аршаан 5 жалганы уулзур Солоноос баруун тийш Японы цэргийн хуаран бий гэсэн. Шөнө нь баруун талаар нь айлын ноход бургуулсаар давхиад огт өөр замаар хил давсан. Өвдөг татсан цас орсон байсан учраас түрүүчийн гарсан замаар хил давж болохгүй. Зүүн талаар Бартаатай газраар хянганы нурууны ойд орж модон дотор өдрийг өнгөрөөлөө. Шөнө 3 морьтой хүн цуваа татуулаад хил даваад өглөө нар зохиход өндөр уулын оройгоос бууж Баян цагааны застав чиглэсэн. Гэтэл засан дотроос цагаан ихий дээл цагаан хурган малгайтай 2 монгол цэрэг яг бидний дэрэгдээс винтов бариад босоод ирсэн. Зогсгээд хойд талын өндөр уулын орой руу зааж тийшээ цуваад яв гэсэн. Бид Баян цагааны отряд орох нь гэж бодтол эсрэг зүг рүү зааж 2 талд гарч туусаар уулын оройн жим рүү орууллаа. Би энд нэгжлэх хийгээгүй, буусам хураагаагүй. Тэгэхэр нь би ч ороод нам унтсан. Гэтэл хоол идгээд тарган махтай төмөстэй шил хар талах өгөөд сэрэж байна. Тэр үеийн цэргийн хар талах ямар сайхан амттай байсан гэ. Би одоо хүртэл үгүйлдэг. Бид гурав хоол идээд байж байтал заставын төвөөс 3-4 морьтой офицер хизээний хил авсан бололтой давхиад ирсэн. Баян цагааны отряд дээр биднийг авахаар суудлын тэрэг ирсэн. Ингээд л төв орсон.
Хоёр дахь удаад нь Баянбүрдийн отрядын нутгаар хил давсан. Заставын дарга нэг Орос бас нэг Монгол хүн өгч их болгоомжтой яваарай гэсэн. Шөнө нь бид хил даваад туурын гол зүүн тийш гараад халуун аршааны урд талын дивизийн хуаранг харах гэж морио арын шугуунд нь уяад төмөр замын өртөөний арын толгод руу орж хадны ангалд өдөржингөн суусан. Баруун талаар цэргийн хуарангийн ачаачсан галт тэрэг явж байгаа харагдсан. Галт тэрэгэнд юу очсныг харсан. Солон хотын хойд талд өдрийг өнгөрөөсөн. Цагаан гэдэг хүн ирж уулзаж магадгүй гэсэн. Биднийг очиход замаар нэг хүн явж байсан. Морин заводын хороонд ачааны тэрэгтэй хүмүүс нааш цааш явж байсан болохоор сэжиг аваад явган хүнтэй уулзаагүй. Шөнө нь буцаад явсан миний морь голын шугуу дотор зогссон. Үүрч цайж зургийн аппаратаар төмөр зам телефоны шугамын зургийг авсан. Гэтэл орой ултал гайгүй болж магадгүй гэсэн морь маань хэвээр л байсан. Залуугаараа би явгын явсан. Дорнод аймгийн Матад сумын намын үрийн дарга сугарж яв. Өмнө нь хамт явсан цагаан хоёр хоёулаа надаас ахмад хүмүүс байсан. Амьд хэл авчир гэсэн даалгаврын дагуу төмөр замын өртөөнөөс нэг хятадыг авч бутсан. Хянганы нуруу даваад төмөр замын өртөөн дээр ирсэн. Бүх айл унтсан ганцхан гэр гэрэлтэй байсан. Гэрт ороход хоёр хятад сууж байсан. Хятад Япон гэж заагаагүй болохоор нэгийг нь дагуулж гараад барьсан. Төмөр замын ажилтан байсан бололтой юм билээ. 1945 онд маршал чойволсон гадаад яамны эндэр дээрээс Японд дайн зарлсан. Дараах нь гадаадд тагнуулаар ажиллаж байсан 200 хүнийг цуглуулan нэг нь 10 хүнтэй хэд хэдэн групп байгуулсан юм. Нэгдүгээр группийн дараагаар намайг томилсон. Налаахын казах бараг хүмүүс байсан. Манай группт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат сүүлд хувьсгалт тэмцлийн Ахмад зүтгэлтэн болсон Даржав гэдэг хүн явсан. Хайлар хотод Баян айлын зарцын халахвчаар тагнуул хийж явсан билээ. Группийн дарагт нь дугуй магазинтай автомат буу гэсэн. Надад мөн тээтэй гарбуу байсан. Бид Дорнодын 31-р отрядаар хил даваад хайлаар орсон. Дайны хөлд утаа униар болсон газар унтсан. Японы цэргийн отрядын хоол хүнснээс хятадууд илжигэн дачин Орос цэргүүд шоолон инээлдэж байсан. Хайлаарт 9-р сарын 2-нд бууж өгөх бичигт гарын үсэг зурсан. Тиймээс манай отрядынхан баргын нутгаас бутсан юм. Цөөн хэдэн хүн үлдсэн. Тэгсэн нэг орой манай штабынхан намайг дуудаад "За, буу зэвсгээ хураалга. Таныг хадаа гэдэг ноёнтонтой танилцуулна. Монгол улстай нэгдэх талаар хурал хийж байгаа дагуурын хоёр хошууны нутгаар явна. Дагаад яв. Гэхдээ буутаа явж болохгүй. Урдаас гоминданыхан орж ирж байна" гэлээ. Буугаан хураалгаж хадаа ноёнтой танилцуулсан. Тэр хадаа манай тагнуулын газрын суурин ажилтай хүн байсан. Орой нар шингэж байхад вокзал дээр бид хоёрыг авчирхад хоёр зүтгүүрч ирсэн эц төгсгөл нь харагдахгүй вагонд танк, их буу, миномет, уягт, гвардийн катюша очсон байсан. Цэргүүдэд иргэдэн байсан. Хамгийн сүүлийн хоёр вагонд дарга нар хоолны газар байрладаг. Тавцан дээрх их бууны дэргэд бид хоёр суусан. Энэ мэтэр хөлийн чандад Монгол улсын аюулгүй байдлыг хамгаалan эзэн Чингисийн уугуул нутгийг хамгаалахын төлөө үүр гүйцэтгэж явсан. Үүр гүйцэтгэх явцдаа Камтууны цэргийн армийн бэхлэлт, холбооны шугам, нисэх онгоцны буудлын байрлал, техник хэрэгслийн тоог мэдж төвдөө мэдээлж байсан да. Намар нь манай газар татан буугдан бүгд энгийн газар шилжиж би холбооны яамд орсон юм. Миний мэрэгжил хэрэг болохгүй. Би гараар ажилдаг цэргийн зориулалттай нууц станц ажиллуулж байсан. Гэтэл холбооны яам автоматар мэдээлэл авдаг байв. Тиймээс холбооны яамны олон улсын шуудан дасгын эрхлэгч болсон. 1956-аас 1957 онд Москвагийн олон улсын шуудан холбооны салбарт практик хийсэн. 1959 онд Атрын 2 дугаар аян өрнөх үеэр саналаа өгөн Сэлэнгийн зүүн бүрэнд ирсэн. Би 1948-аас 1950 онд дотоод явдлын яамд ажилласан. Дотоод явдлын яамд ажиллаж байхад цалин 400 төгрөг, нормын хоолунд сангаас өгнө. Сарда 22 кг мах, 5 кг цагаан будаа, 10 кг гурил, 3 кг тос, дугуй болонд цай, давс өгнө. Авахгүй бол 150 төгрөг цалин дээр нэмж өгдөг.
Түлээ түлшүүнгүй сайхан байсан. Дотоод явдлын яамд жинхэнэ төлөөлөгчийн ажил хийж байсан. Туслах, жинхэнэ, ахлах төлөөлөгч гэж байдаг. Намайг хөлийн чандад үүрэг гүйцэтгэж байсан болохоор жинхэнэ төлөөлөгч болгосон юм. 1948 онд Монгол улсын харийн ат болоод гэр бүлээ өвөр Монголоос авчирч байлаа. Нэлээд хэдэн үүрэг гүйцэтгсэний дараа зөвшөөрснэг нь сонсоод баярлаад уйлж байсан да. Хэмээн өгүүлжээ. Түүний улс их орны аюулгүй байдлын төлөө зүтгэсэн зүтгэлийг төр засгаас үнэлж, Алтан гац одон, Байлдааны гавьяаны улаан түгийн одон, ардын хувьсгалын 25, 70, 80 жилийн ой медаль, 1945 оны чөлөөлөх дайны Бэд ялуу медаль, Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ой медаль, Тагнуулын байгууллагын аюулгүй байдлын төлөө 1-р зэргийн медалаар тус шагнажээ.